Амар үнэртэй Pussy-тэй охин доонд ч үтсэн үү? Утсан. Их хвчлээ Моисе авахтад байсан. За юу за гаргачтай. За тэгэхээр өнөөдөр Кошка, Лё, Номо за бид гур өнөөдөр нэг тест хийх гээд бэлдсэн байна. Юун дээр тест хийж байгаа гэх юм маш сонирхолтой. Монголын залуучуудын хамгийн өргөн хэрэглээний гондом буюу бэлгэвч авчирсан байна. Энэ 5 бэлгэвчийг бид гур одоо тестлээд гэхдээ өгүүлж үзүүлэхгүй. Тестлээд за тэгээд ер нь бол яг хамгийн шилдэг нь юу юм бэ гэх ингээд ярилцсан байна. За манай хоёр чи ер нь бэлгэвч хэрэгэлдэг төрлийн хүмүүс байна. Тий. Их хэмжээгээр өдөр тутамд л хэрэгэлдэг шээ. Тэгээ бэлгэвчийг хийхин сул даваа гэх нь юу гэж боддог юм? Тэгээ мэдээж ойлгомжтой хамгийн ихэндээ нөө хүнийг партнерыг жирэмслүүлэхгүй. Ихтэй юм гэж. Тэгээ тэр та нар яагаад амир нэгэд байна? Тэгээ өөртөө уг нэг тавтах зүүн санагддаггүй байхгүй юу? Уг нь аваад хайчмаар санагдаад байна. Тэгээ яг нөө партнерыг бодсондоо л юм хэрэгэлжтэй. Тэгээ энэ чи хэрэгэлдэг үү юм? Хэрэгэлдэг үстэй тий? Хэрэгэлдэг. За Кошка. За ер нь бол хэрэгэлдэг төрлийн хүн байгаа. Тэгээд заримдаа яг хэрэгэлдэг. Тэгээд ер нь бол хэрэгэлдэг. Энэ хэрэг за яг энэ тав дундаас хоёрыг хэрэгжилжсэн байлаа. За миний хувьд болохоор Playboy байна, Trust байна, Context байна. Context. Тий. За энэ хоёрыг л хэрэгжилжсэн байна. Миний хувьд Trust, тэгээ Context. За би бол энэ таваас ер нь бол тавуулгыг хэрэгжилж үзсэн. Гэхдээ одоо нэг яагаад зарим санахгүй хэрэг ганц удаалах. Энийг бол ганц удаа, энийг бол ганц удаа. Сахтууд. Энэ бол угаасаа миний одоо бэлэг тэмдэг. Нэрийн хуудас ерөөсөө. За Context хамгийн ихний одоо тест гэсэн Context юм байна. Context Facts гэсэн байна. За яа гэсэн харъя. За яа задлах юм бол доо. Ер нь задлах бол маш чухал. Яг ингээд бүр сандгцсан ингээд задлах чадахгүй болохоос бас жоохон нөгөөдөг чинь ингээд нормал. Унаад байгаа байлаа шүү дээ. Задлаач дээ наа гэдэг. Задлага бол их чухал. За энэ бол яг ингээд задлах юм байна. Бэлгчээ задлцсан гаргаж ирсэн карманда бэлэн бэлгчтэй. Хөвөлцөө явж байгаа. Тавханы үед бол яг бас ганган чанар юм байна. Надад бол санагдав. Энэ бол өмнө таа. Хин ирж үзгэлээ контекстыг чи гэж үзсэн тийм. Яг одоо даваа ч юм яа. За нөгөө бэлгэвчин чинь амар олон төлөвлөж шүү дээ. Одоо жишээлбэл ингээд нэмрийн зузаан ингээд контекст болохоор яг дундаж юм шиг надад санагдсан. Задлаа. За ингээд задлж үзүүлж байна. Ер нь бол ингэвтэй бастай. За тэгээд ерөнхийдөө бол дайжгүй харагдаж шүү надад бол. Тэгээ одоо ингээ хүмүүс үзсэн хүмүүс ер нь ингээ настай заав маав гэж ойлгох хэрэггүй. Бэлгэвч бол маш өөр бас ариун юм шүү. Айгуу ариутгсан өндөр хэмжээнд ариутгсан маш эрүүл ахын шаардлага өндөр хангасан бүтээгдэхүүн байдаг. За ер нь бол нэг юм тос нь бол болж байна. Тэгээд нэмгийн хувьд бол жоохон нэмгийн юм байна те. За. Нэмгэн байна уу? Тэ? Нэмгэн бол нэмгэн санагдсан. За, өнөр гэж байна уу? Өнөрөх юм. Энэ мох юмштай байна. Ани яг нэг хэрэгэлцэн бэлгэвч үнэртэй дах юм. Ер нь бол эрзэний үнэр угаасан юм байдаг байхгүй юу? Эрзэний үнэр юм байдаг болохоор би ер нь бол үнэртэй бэлгэж байгаа юм. Тэгэхгүй яг юм эрзэний үнэр бол жоохон таарамжгүй муухай. Бэлгэвчний хугацаа дуусна гэж байдаг. Ер нь тэгвэл Бод шүү дээ. Бид ч яг Тэн ч амар удаан хугацаатай төстэй. за одоо жишээ нь харилтаа энэ бол юу гэж байна? 16 оны 8 сар 21 оны 7 сар гэж 5 жил. Бараг дуусч байгаа юм шүү дээ. Тий. Гэтэ бэлгэвчний хугацаа дуусахыг яадаг юм? Одоо ингэ тос нь алга болгох юм уу? Хурдан цоорох магадaltaй ч гэдэг юм уу те? Урагдах магадaltaй тоор юу гэж бодож байна? Мэдхгүй байна. Мэдхгүй. Арай л. Мөн мэдхгүй хаа. аль аль. За миний хувьд бол энэ бол яг хаа нэмгийн хувьд болж байна. Тосны хувьд болж байна. Тэгээд өөр бол их гоё санагдсан юм байна. За миний хувьд тослог болж байна. Даанч би өмнө энийг хэрэглэж үзчихсэн. Тэгээд хит нэмгэн санагдаж байна. Гэхдээ нон партнерд бол хангалттай тажгүй мэдрэмж бол мэддэгтүүр чадчихлээ. Чадж гин үү? Гэтэ надад цаарчсан. Цаарж исэн. Тий, цаарчсан. Чи юу цаарж исэн үү? Мэн цаалж байгаагүй. Би бол өөдөө цаарсан. Ямар юу юм бэлээ? Яг цаарчаар өөчтөө. Тэр минийх цааргааргүй. За, сэлэхгүй. За сэлэх. Энэ ямар үлдээсэн бэ?
2500 байсан. Ой. За 2500 гэмтэй бэлгэвч юм байжээ. За, юу нь бол бэлгэвчнүүд бүгдээ адилхан заддаг юм шиг байна. Энэ бас энэ талаасаа. Яг хүзэр шиг л энэ тий. Энийг бол задлахад нэг хугацаа шаардлагатай амар байлаа. За энэний гадаад үзэмж бол бас. За энэс классик юм тийм ээ. Энэс бол хамаагүй илүү харагдаж. Энэ ямар үгүй. Яа болоо. Ой. За. Наад чи CU-гийн ер нь бүх салбар дээр байлээ. За дараачих нь бас бас гадаад өнгө үзэмж бол гоё. Тийм ээ. Чи мат юм нэг юм байна. Болох юм байна. За. Сэлт гэж бол торг мар гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Марамсаг. За энэ бол бас савлгааны үед бол бас зэрлэг юм байна. Уртл нь ягаа. Ардл нь ийс мэсгтэй. Гэтэ нэг гоё таалагдж байгаа маань таравсны үнэртэй гэж юм. Үнэртэж үзцгээе. Таравсны үнэртэй. Баярлаа. Оо. Энэ бол таалагдж. Түүний гоног богш. Багтны шивэстэй бохоос санаж байна уу? Яа тийм юм бэ? Амар хийж маа санаж. Яг үнэртэй юм биш гэж бол үнэ тасгал. Йоо ямар гоо. Амсаж үз. Таа нэлээ тослог бай. Тэгээ тослог юм байна те. Энэ бол бас таалагдж шүү. Үнэр гоё байна. За тэгээд юу бас гоё байна. Нэмгийн зузаан нэг яваад. Гэтэ төрөнийхөө бол жоохон зузаан санаж байна. Тийм байна. Жоохон зузаан болж байна те. Жоох тийм биш үү? За шинэ бэлгэвчтэй. Энэ надад ч гэсэн таалагдж байна. Гэтэ үнэн нь бол алдсан юм. энэ үзүүр хэсэгтэй жоохон тослог ихтэй юм шиг те. Тийм Тийм бооз. Тэг ер нь бол яг ингээл харьцуулаад харахад энэ жоохон тийм тунцтай ч юм шиг. Наац нэрээ харьцуулсан чинь Тийм амар бооз. санагдсан те. Энэ болохоор айгуу тийм гоё силк байгаас те торох шиг. Те. Чанд ямар санагдсан? Силк бол болж ин те ер нь. Тий, дослогч болж байна. Өнөр нь ч гоё. Хоёр ер нь яг ингээд хамгийн үнэтэй бэлгэвч хэрэгжилсэн гэж бодох юм бол хамгийн өндөр үнээр авч ирсэн бэлгэвч юу байсан? На Playboy л гэсэн да. Тэг Playboy л байсан. Тэгээд би нэг асуулт суучих уу? За. Одоо ингээ үнэртэй бэлгэвчний даваа тал яг юу гэж бодож чинь та хоёр? Нэг юу яддаг шүү дээ. Ер нь ингэдэг байхгүй. Би зүгээр яхаа зөө. Одоо ингээд хийлт яг явагдаж штэ. Тэр процесс үйл явдал ингээ явж байгаа ч тэмцээрсүү тийм. Би яг бэлгэвчний үнэртэр заавал байхгүй. Эрзэний үнэр. Одоо чинь юм ирсэн. Тэр нэгэ тарвс үнэрчүүл бас нэг гоё штэ. Гоё штэ. Тарвс үнэрчүүл бас ингээд тий. За дараагийн асуултыг л яваасаа. За. Амар үнэртэй пүситэй охин доонд ч үтсэн үү? Удсан. Их хөвчлээ Моисе авахтууд байсан. Мөсийн үзчихвэл та нас зүгээр. Мөсийн яамаар Шааша ийм байна гэж юу ийсэ. Тэрнээс хойш шүтээсийнхэнтэй харилцаж эхэлсэн. Тэд ч амар л та. амар гэдэг юм шиг. Амар гэдэг юм шиг. Үнэгүй гэдэг шиг. Тий. Би нөө жоохон долоочтой төрлийн хүн учраас надад үнэр амар чухал байхгүй юу. Энэ нь бол яг одоо үнэтэй билсэн давуу тал нь одоо маа идэгч те. Идэгч мэдэх залуучуудад бол бас тааламжтай байхгүй юм гоё. Дээрээс өнхий жоохон үнэртэй байсан ч гэсэн үнэртэй. Йоо, байсан ч гэсэн тийм үнэртэй бэлгэвч ажиллахад цаана жоохон ч гэсэн Үнэр үлддэг. үнэр арай л өөрчлөлөө өнхий ам дотор нөө бог хийхдээ ижлэхөө үйл явц процесс гарч ирдэг байхгүй юу. Амар. Та сонсч байна. Үнэртэй бэлгэвч үнхий ам дотор бог хийцээдээ ажиллах. За энэ бол үнэхээр амар байлаа. За мөсийнхнаас нэг уучлах гойж да гэдэг. Тий. За энэ бол одоо угаасаа 12 сарын 1-ний өдөр бүхэнд тараадаг билгэж авах юм байна. Зөв биш үү? Үгүй наа чи нөгөө юу штэ. Тэр чин ямар ч тийм хаяг хадас хөдөлхийн зөнгийн нэг тийм нэг ийм тийм байдаг штэ тий. За. За энэ бол мөн чи Монголын хуу. Тийм штэ. Энэ бол Монголын өөрсдөө маань эхлэн гаргадаг билгэж байна. За тэгээ энэ бол өнгөтэй. За тэгээ яг нөгөө хэдэг бол бас байцаараа энэ анзаараг юм байна. Нөгөө хэдэг бол заавар нь хайрцаг дотроо байдаг юм байна. Тэгээд юу ч гэсэн уншиж үзье. Энэ бол өнгөтэй ч гэсэн энэ чинь неон гэж явдаг тийм. За энэ бол ингэж харагдаж байна. Тэгээ нөгөө талаас нь шууд харагдана. Хаас нөхөн байхгүй. За маа. Одоо неон гэхэр чин гэрэл Харанхууд тэл гэсэн үг үстэй тий. Харанхууд гэрэл. Харанхууд бүх болдгүй. Харанхуудыг нөгөө омбоогоо олдгүй багтаа тийм. Наа. Анхныхан дээр
нөө хамт тэр доор юу яадаг мэдэхгүй. Тэнгүүд амхантаа бус руу хийхээр нотх шоолдохгүй нэг тэглээд болтгоо. За заалж үзэн гэхдээ зөв харахаас айгүй бүдүүлэг харагдаж байна. Тэг ер нь бол хийцэн юм. За тий. Зүгээр ингээд хасцуулаад харалтаа. Тоглож юм уу ямар сэжиг. Наач гэхдээ бол ёо наач бол жоох юм. Юу бол энэс юм хэрэг. Гэхдээ энийг үнэхээр харанхууд зүгээр л харахгүй юм. За одоо та нар ингээд зүгээр хайцуулт нь харах юм бол харж байгаа гэдэг. Нэг нь бол нэг уул нь уртын үед адилхан баг тий. Гэхдээ хэр зузаан гэдэг нь одоо л ингээд харагдчихээн. Энэ бол нэмгэн байгаа нь харагдчихээн. Энэ бол үнэхээр жоо бүдүүлэг харагдчихээн. Гэтэ ахтай тэгээд ирэх. Энд Энэ бол үнэхээр зузаан. Энэ бол нэрээ зүгээр шалгарсан чанар. Амар зузаан байна нэрээ тий. Энийг бол атаахандаа цолж үзээгүй. Чи бол энийг тоолохгүй байна үү? Чиний шүдчин мохож. Угаасаа хэрэгэлтэй. Оо ямар байлаа юм яг эзэн нугас тийм бүр гэхдээ ёо за энэ бол биш явуулчлаа. энэ Нот үүрээ. Өндөр нь бүр ямар сэжиг. За дараачих мэдээж ESP-д бол би үнэхээр баталгааг бол өгнөө нэг энэ бол бас маш. Тэгээ миний яг хэрэгэлдэг нь бол энэ ESP-ийн marshmallow гэж байдаг. Тэрний үнэр бол бас тансаг штэ. За. бас хэрэгэлдэг гэсэн шиг зарлж байна тийм үү? За эндээс ингээд туруугаа игээд тэгээ шууд батна гэж татдаг. Тэр. За ESP. За ESP-ний яг уут бол жоохон юу юм бэ? Бүдүүлэх юм. Гэтэ гайгүй. Задлаа зүгт бол ESP гээд ийм царгонктэй. За маа. Энэ бол үнэртэй. Энэ бол олон жирэмстэй үнэртэй юм шиг биш. За гурван өөр өнгөх гинэ. Зөө. Оо. Чи бүгдийг гой хамруулсан юм шүү дээ. Яг бид гурванд таарсан юм шүү дээ. Хүний бүр өөр юм. Тийм үү? Оо Олон shit. жирэмс үнэртэй. Манго өнөртэй шаад. Нэрээ бүр манго. За минийх бол улаан. За минийх бол шараа. Минийх бол Ногоон цэнхэр. гэдэг. Ногоон цэнхэр ногоон дуу. Гэрэлтэх үү? Сальж амсах уу? Амсах ч үгүй тийм. Амсах уу? Амсах гэж хэлж байна. За Энэ бол яг манго. Амт байхгүй байна. бүр амтлаад үзсэн. Үгүй. Амт байхгүй. Оо энэ бас давгүй нэмгэн юм бэ те? Та нар гэдэг тийм процесс гинт санацлаа амт байхгүй гэсэн чинь. Тийм процесс ингээд яг эмхтэйгээр ингээд бэлгэвчийн эмхтэйхээ аманд хийцгээд яг амаар нь өглөөж үзсэн. Үдсэн. Йоо, за яаж юм бро? Ингэсэн байхгүй юу? Дайлаа би хөхөт үгийг хүмүүд бэлгүүч дэлэхгүй шууд бэлгүүч дээр амандаа чихээдсэн байхгүй юу? Яа андаа наадагч арай биш айлуу би тэл ятгах гээл. Би нөө бэлгүүч дотор ингээд орсон байна. Тэгээд наадагч шууд дээрс амаа хийхгүй юу? Намайг тэгж үзсэн аа. Би энэ тэгж үзээгүй яг хаа тэгдээд. Үзмээр санагдсан бодлоо нөө. Энэ гэхдээ юу юм бэ? Бас чиний түрүүний хэлсэнтэй адилхан. Хойшоо тосгүй болчих. Харин тийм байна. Тэгээ энэний нэмгэн зузаан муцаа ер нь бол бүх юм яг болдго юм байна. Тийм байна. Энэ минь бол эдийн бусдын харалт нэг яг бэлгэвчээр ярьж байгаа зү. Харин тий. Чиний бол банаа шиг харагч. Эдгээр хамаагүй содонгой харагдаж. Өнөөдөртөө энийг хэрэглэж Тийч баг амтлаа. За ба энийг аваа шүтээс рүү гар да. За баярлалаа. Дээр дулмаа отко. Отко. Ёна. Playboy гэдэг бэлгэвч байна. Савлгааны хувьд яг нөгөө дууд арай жижигхэн юм байна. За тэгээд юу ч гэсэн задлж үз. Энэ дээр бол ямар нэгэн үнэртэй ч юм уу ямар нэг юм бол алга. Хоёр нэг юм одоо нэг товроотой гэж өгдөг шүү дээ бэлгэвч. Тэрийг хэрэгж үзнэ. Өц. Тэр яг одоо юугаараа сонь содон байх вэ? Тэр болохоор яг ингээд үзүүр хэсэгтэй болохоор нэг тийм жоохон тийм зузаан эрцэнтэй ч юм уу те. Ингээд товроо шиг тийм зузаан эрцэнтэй байт юм л. За энэ маань бол ингээд задарсан. За гаднаасаа бол нэг ийм хүү үзүүлэлттэй. Дотор бол заяалцсан нэг заавар ах шиг нь харцгаая. За хэрхэн бэлгэвчийг ашиглах вэ гэсэн юм заавар. За одоо та нар сайхан мэдээд ав. Энэ их буруу ашиглаж ирсэн хүмүүс биш үү? За энэ дэр бүр юу байд юм шүү. Энэ одоо юуных нь орцморцоо юм шүү. Тийм шүү дээ. Богт хэдэн грамм. Шанаа энэ дэр бол бүр тийм нарийн юу гэдэг юм бэ? Юу хэмтэй одоо орцчих нь ажил тий одоо. Гэтэ аргагүй л хамгийн үнэтэй нь байсан. Тийм үү. Тийм дундаа хамгийн үнэтэй. За нэг харцгаа. Тустаа. За гаднах уут. Уут бол нэг юм хөө ардаа бол бас санамж анхааруул байгаа шүү. Made in Thailand гэж. Thailand ус. За маа. Би Америк гэж бодсон. Нэг яар сандарсан үед ингэж хуваагаадах шаардлагагүй ер нь бол бэлэн юм байна. Зя.
За энэ бол гаднаас нь байхад бол их зузаан санагдчих тий. Тийм байна. Ер нь их зузаан санагдчих. Энэ нөө бэлгэжч бас юу гэж байдаг вэ тий? Плас гэж байдаг тий. Илүү том. Тийш дээ. Би бол тэрийг ямар хүмүүс хэрэглэдэг юм бол доо. Гэтэ нэг онц байхгүй юм шүү. Аны нэг онц биш юу бас тий. Бараг энэ нэг Монголтой ч адилхан юм шүү. Хайн тий. Тий зузаан. Тийм биш дээ. Жаахан бүдүүлэл юм. Оо. Анзаарсан бол энэ нараа. Үзүүрийн хэсэг тийм хэвт юм биш дээ нараа. За тийм ээ тий. Тийм байна. Нуглаа ч юм. Тавруу. Өндөртэй дуудстэй. Эрзэн. Харин эрзэн. Энэ эрзэн юм бол мөс сэжиг. Эрзэн юм бол балиар. Оо, энэ бүр тавруутай юм байна угаасаа. Таврууг яриад байгаа чинь шүү дээ. Эдгээр юу яадгийг ямар ичидтэй? Ямар ичидтэй? Одоо нэгтэй илүү таашаалаа. Одоо чиний нуруугаа майжмар байна да. Тий. Мүлгэр юмар майж бас сонин нөө. Сонин шин. Жоох нэг юм нэг барзар юм байвал гоё юу? Тий. Дээдэл адилхан юм. Дөө надад гоё биш нөө эмгтэй л гоё биш. Эмгтэйдэл. Гэтэ би тавруутай нэг удаа хэрэгжижсэн байхгүй. Тэгсэн чинь нэг эмгтэй нь жоохон хорсоод мэдчихсэн. Тэгэхээр бас зарим эмгтэйчдэд бол таалагддаг шиг шээ. Аха. Миний тосмос бол өтгөн юм жаа. Хан тийм. Өтгөн байна гэдэг чинь юу нь бол өөрөө. Гэтэ бас нэг бодлын өтгөн байна гэдэг нь тос нь хордон алга болохгүй шингэхгүй гэсэн утгатайж магадгүй. Шингэн болохоор бас нөө шингэжиж магадгүй шүү дээ ер нь л те. Ингээд хамгийн дажгүй хэлбэртэй. Тий. Урдуураа ийм бас юм тайлмайлтай. Бэлхүүстэй. Нөө хүүхчи сосг шиг байгаа зү. Ингэж байна. Наад бэлгэж чи баг тавьчих өгшөө. Тэр дүүлтэй гарахгүй билээ. За, яг далиг за чи одоо ингэж хараад 1-ээс 5 хооронд үнэлээд яг хөө чи өөрөө юу яачих. Ингээд байрлаар тавьчих. Хамгийн сайн өөртөө орхон тавиад мууг нь шаах шана. За тэгвэл хамгийн таалагтаагаас эхлэе. За энэ бол таалагддаг юм тий. За энэ таалаг энэ наад гэж урагтаад тийм. За. Таны банд нь л гэж. Энэ бол дайчгүй таалагдчих. Яг хөө жоохон энэ үү? Наад Монгол уу? Монголд яг хөө жоохон зэрлэг байна. Жоохон орк талтай байна. Ахаа. Тийм мэдчихээн. Гэтэ мэдхэ цаанаас нэг гэрэл мэрлэлтэй таалагддаг. Тэнгүүтэй жоохон өнөрч таслаад. За нэг тэгээд хамгийн их таалагдсан энэ юм байна. Наад уурсан. Силкийг би 2 тавина. За. Силкийг өндөр нь надад таалагдсан. Би нэг 3 тавина. За чиний бодлоор бол Playboy хамгийн сайн дараа нь Silk, Trust ESP. Энийхээ хэлбэр нь таалагдсан, энийхээ өнөр нь таалагдсан, энийхээ гэрэл нь таалагдсан, зузаан нь таалагдсан. Энийх нь энэ хог урагтаад тий. Монголчуудад Азид таалагдсан арай жижигхэн бот юм чи. Дээрээс энэ бол янз бүрийн өнгөтэй бас таалагдсан. Тэ яа. Жижиг бот юм чи. Чи нэг чинээс шалахгүй юм байна дөө. За Кошко чи одоо ингэдэй санал. За би санал нийлэхгүй нөө яг энэ дараалтаа. За. Чинийхээр яаж байна? Энэ бодлохоор юу ямар. Би болохоор айгуу тийм чихэрлэг ялуу юм жоохон дуртай болохоор. Эхлээд USB, Silk, Playboy, Codex, Trust гэдэг яг ингэ ингээл өрчөнд байгаа. Чи энэтэй санал нийлэхгүй тий. Цанд бол ер нь зузаан нарийн дээр санагдаад байна тий. Борж мурдаг гэдэг болохоор тий. Чи яаж баун дээр шүүрт юм. Үгүй Хадаас юм шиг. Чи яа ураад идэв. бүр амар ингээд тулцсан үеж биш тий. Бүр яг ингээд сайн тулцсан. Тэнгүүдээ хийж хурдан хийх баг багаар ингээд сони урагтаад эхэлчихдэг байхгүй юу? Чанс ингээд хоош ингээд яагаад ойлгож чаадтай бид хүмүүсээ үзүүлж нэг бол нэг инфул юм байдаг юм биш тий. Тэгээ сая ингэж энүүгээр л урлаа ш. За ер нь бол за миний хувьд байна шүү дээ тий. Миний хувьд бол угаасаа ESP нэгт өдөө санал юм чинь. Silk-тэй санал юм чинь. Тэгээд Context-ийг бол би 3-т оруулсан. Тэгээд Playboy Trust. За яагаад тэгэхээр энэ хоёр бол өнөрний хувьд бол заваа, сэлжиг яг өмнөдөө зузааны хувьд бол арай хэтэрхий бас. За тэгээд угаасаа энэ хоёрыг бол онцгойлно. ESP бол үнэртэй тий дээрс нь өнгөтэй вэ. Нэг дор байна айгу гоё байна. Тийм байна. За Silk бол бас гоё үнэртэй байсан. Бас нэмгэн байсан. За Context бол яг хаа тэгээд энэ хоёрыг бол арай дээр гисэн шумаал тавьж ин да. За тэгээд ер нь манай өнөөдрийн миний одоо хоёр хүний санал нийлэлтээр хамгийн дайжгүй нь бол ESP гэж
гаргаж ирлээ. Дараа нь бол Silk байсан. За манай Leo-гийнхоор бол ер нь бол зузааныг авч үзэж байгаа. Тэгээд яг хоо тэгээ Messi-ийнхоо охинтой унтахаар бол ESP те. Тэгээд шүтээсийг бол Trust тийм. Хэрэв бизнес их гэвэл энэ дээр тийм. Бизнес их гэдэг юм шиг. Бизнес сургуулийн өөрчлөлтийн. Бизнесийн удирдлагын сургууль гэж байгаа юм уу? Тий. Зөө уучлаарай. Чи ч сургуулиар олчих юм уу те? Тэднийх тэгэхгүй арай л дээд зэрэглэх байхгүй юу? За энэ бол тэгэхээр дээд зэрэглэх юм уу те? Тий, энэ хоёр. Жохоо охинд хүндлэл үзүүлж байгаа байхгүй юу? Яг хөө энэ хоёр бол нэг юу байсан шүү дээ. Уутны савлгааны хувьд бол те. Савлгааны хувьд бол маш дайггүй савлгаатай. Тийм байсан. За тэгвэл ингээд бид дүнгээ гаргасан. Ер нь бол ESP дээр санал нэгдлээ. Тэгж ойлголоо шүү. Би юм асуучих уу? За. Эдгээр хатуу яах юм? За залуучтай явуулсан ингээд бидний тестинг бол ингээд дууслаа. Та бүхэнд бас таалагдсан багч найдаж яг юу авах мэдгүй дэлгүүр бичлэгийг үзэж бас ямархуу өнгөтэй, үнэртэй, ямархуу байхыг бол хараарай. Өнөөдрийн хамгийн хоёр бол ер нь бол ESP тодорлоо. За хамгийн сугавтраар траст тодорсон. За дараагийн тестингээр уулзлаа түр баяртай залуучдаа. Таалагдсан гэж найдаж subscribe дараад биднийг дэмжээрэй.